За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 оны 3 дугаар сараас ахвалан үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалтын бол эргэлтийн хөрөнгөний зээлүүдийг олгож эхэлсэн. За энэ хүрээнд бол 12 сарын байдлаар нийтдээ 500 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг олгож 100 гаруй аж ахуй нэгж хамрагдсан байна. Яг дэлхийдээ хөл нийлээ явуулсан. Бид нар ерөөсөө хоцрогдоогүй. Одоо яг бид нар бүр Солонгос улсын үйлдвэрүүдээс бүр дээшээ гараа явсан. Өөрөөр Солонгос аймагтаар дэлхийд тэргүүлдэг байсан шүү дээ. Одоо хөдөлгөөр ноос хаягдж байна, хаягдах байж байна. Хамаагүй дээр өчсөн. Нэгээс одоо ноос одоо хогтой. Тий, үнгүй байсан тий. Үнгүй байсан тий. Тэр үе та нар ноос хаяад байсан. Үнгүй. Одоо тэр үед юм бүх юм самтхан байсан та. Одоо ингээд тийх тусам ноос ч их ашигладаг болгоцсмод үнэн өсөд байгаа. Яа тэр ч яг маш олон юм ашиглах юм биш. Их юм ашиглах. Бидний ноос ч гарч байгаа энэ хялгас бүх юм чи цааш нь аваад эсгийн бийж, бордонд хийж ерөөсөө хаяхан байх. За энэ оны хувьд бол ноолрын салбар бол эдийн засгийн өргөөжтэй. За салбарын маань одоо үйлдвэрлэл эрхлэгч нарын урам зориг сэргээсэн. За эдийн засгийн боломж зах зээл бас хөргөжөнд хэлсэн. За бизнес болоод хөрөнгө оруулалтын нөхцлөд бүрдсэн маш их сайхан жил боллоо гэж хэлэхээр байна. Энэ цагаалт хөтөлбөрийн хүрээнд бид нар экспортынхаа хэмжээг 20%-аар өсгөж, ажлын байрныхаа тоог бид нар 25%-аар өсгөж болсон гэд амжилттай бас 25 оныхоо өндөрлөгөө бид нар бас хийж чадж байна. Биднэрт бол маш том туслалцаа юм болсон. Түүхийн эдийн чанар нэг сайжирсан. Хоёрт манай дотоод болон гадаадын экспортлолт ийм бүтээгдэхүүний худалдаа авалт бол нэмэгдсэн байгаа. За зээлийн үр дүнд бол бид энэ жил ноолрынхаа 4000 тонн буюу бүтээгдэхүүн ноолрынхаа 70 гаруй бэлтгэсэн Монгол Улсын хэмжээнд бол анхны төлөвлөлөө. За ерөнхийлөгчийн санаачилсан цагаалт хөтөлбөрийн бол үнэхээр үр дүнгээ өгөө явж байгаа. Ялангуяа Евразийн зах зээл дээр бол бид нар бол нэлээд олон ажлыг явж байна. За борлуулалтын хувьд бол ерөнхийдөө гадаад зах зээлээ бид нар бол 5% өсгөж чадсан байгаа. Дотоодын зах зээл дээр ер нь яг орон нутаг маань бол 10% өсөлттэй. Яг Улаанбаатар хотын салбар маань болохоор ер нь яг өнгөрсөн онтойгоо дүүцсэн гэж явж байгаа. Экспортын Европын холбооны улс Швейцар, Герман, Солонгос, Хятад руу гээд манай бүтээгдэхүүнүүдийг авдаг. Ер нь бол манай ноолрын үнц нь хаач бол унахгүй. Тэгээ хизээч ингээ эрэлттэй байдаг. Үнэхээр загвар сайтай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол гадны захиалагч нар бол бидний бүтээгдэхүүнийг худалдаж авах бол үнэхээр дуртай байдаг. Тоног төхөөрөмжөө шинжилсэн үйлдвэрүүдийн талаар товч хэлэх юм бол манай Эрдэнэтийн хэвсний үйлдвэр бол хамгийн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмж одоо 3-ыг оруулж ирээ суйрлуулад одоо дуусч байна. За Улаанбаатар хэвсний үйлдвэр бол хамгийн сүүлийн үеийн Альпа 360 гэдэг одоо нэгх машин суйрлуулад ажилд орсон сар гаруй ажиллаж байна. За мөн бус үйлдвэрүүд одоо Янмал, Тодоо аймс энэ үйлдвэрүүд бол санах хүчин чадлаа нэмэгдүүлсэн, ээр хүчин чадлаа нэмэгдүүлсэн. За Сор компани бол одоо мөн одоо бас нэлээд томоохон хөрөнгө оруулалтуудыг хийгээд ингээд ажиллаж байна. Ажиллах орчин нөхцөл сайжирсан болохоор ингээд компанитай бас дотор суурьшилтай бас ингээд удаан ажиллаж байгаа хүмүүсээс зөндөө байгаа. Тэгээ Гоёл гişмэр компани 2020 онд DFC Америкийн хөрөнгө оруулалтыг аваад энэ ажлын байр болон ажлын хайжууд орон сууцыг 12 дахь орон сууц хүүхдийн 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг бас бариад ашиглалтанд оруулаад эмэгтэйчүүдэд ажиллаар хангах болцоо нөхцөлийг бид нар хангасан байгаа. Цагаалт баярлалаа. Цагаалт баярлалаа. Цагаалт баярлалаа. Цагаалт баярлалаа. Цагаалт баярлалаа.